Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хурц зохион санаачилсан үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг олон улсын байгууллагууд дэмжиж ажиллахаа илэрхийлсээр байна. Тэгвэл энэ хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын ажилтны төрийн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүллээ. Манай байгууллагын хувьд бол доктортой хөгжлийн зорилго, 9-р зорилго буюу одоо ажилтны төр инновац дэд бүтцийг хөгжүүлэх энэ зорилгын хүрээнд ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чадахжуулах, өрсөлдөх чадварыг нь бий болгох. Ялангуяа экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бол хувь нэмэр оруулж ажиллана. Нэгдсэн үндэсний байгууллагын ажилтны төр хөгжлийн байгууллага Монгол улсад анх 1968 оноос эхлэн үнэт чулууны судалгаа их төслийг хэрэгжүүлжээ. Түүнээс хойш нийтдээ 15 сая $88 төслийн хэрэгжүүлж ажилласан байна. Цаашд энэ хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хүнсний хангамжийн асуудлаар энэ ажил зөвхөн одоо богино хугацаанд хэрэгжээд зогсохгүй цаашдаа тогтмол урт хугацаанд доктортой үргэлжлэнэ гэдэгт бол найдаж байгаа. Энэ чиглэлээр бид нэр өөрсдийн олон улсын туршлага, техникийн тусалцаа үзүүлж ажиллахдаа бол бэлэн байна. Тус байгууллагын хувьд хөдөө мал аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлж буй хэд хэдэн төсөл бий. Үүнээс дурдвал Европын холбооны санхүүжилттэй хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн Монгол улсад хөдөлмөр эрхлэлийг дэмжих төсөл амжилттай хэрэгжиж дуусжээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилттэй Монгол улсад экспортыг дэмжих төсөл 2022 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжих юм а.